Байнгын дарга ирхэн гишүүдээ. Монгол улсад 1995 онд төрийн нууцын тухай хууль, төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль батлагдсанаар төрийн нууцыг хамгаалахтай холбогдсон харилцааг анх удаа хуулиар зохицуулж төрийн нууцыг хамгаалах тогтолцоо эрх зүйн үндсийг тавьсан. Улмаар 2016 оны 12 дугаар сард төрийн нууцын тухай хууль, төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийг тус хүчингөө болгож төрийн тухайн харилцааг зохицуулж байсан харилцааг зохицуулах зорилгоор төрийн болоод албаны нууцын тухай хуулийг баталсан. Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 17 дахь хэсэгт улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулжуулах төрийн нууцыг хуулиар тогтоон хамгаална хэмээн заасан. Арчилсан нийгэмд төрийн байгууллага албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаа олон нийтэд аль болох ил тод нээлттэй энэ талаарх мэдээлэл хүртээмжтэй байх ёстой. Хэдий тийм ч нийтийн ашиг сонирхол буюу улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, хэв журмыг хангах зорилгоор тодорхой мэдээллийг зөвхөн хуулиар тогтоох замаар иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хязгаарлаж болохоор үндсэн хуульд заасан. Гэвч Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг хуулиар бус засгийн газрын тогтоолоор баталдаг болсон хэлбэрийн хувьд үндсэн хуульд нийцэхгүйгээс гадна мэдээллийг төрийн нууцад хамааруулах шалгуур босго намсаж юунтай холбоотойгоор улсын хурлын хяналт байхгүй болсон. Сөрөг үр дагаварт нь гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага болох засгийн газар мэдээллийг төрийн нууцад авахдаа улсын хурлын хяналтгүйгээр дур зоргоор шийдвэрлэх боломжийг бүрдүүлсэн. Түүнчлэн үүнийг дагаад иргэдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрх хэмэгдэж хууль бус үйлдэлүүдэд засгийн газар өөрөө дур мэдэн нууцлах эрх зүйн үндэс бий болсон. Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн дагуу төрийн нууцад хамааруулж байсан мэдээлэл 60 орчим байсан бол засгийн газрын тогтоолоор төрийн нууцад авсан мэдээллийн тоо давхцалгүй тоогоор 500 гаруй болж нэмэгдэжээ. Үүнээс гадна албаны нууц хэмээх ойлголтыг төрийн байгууллагын нууц гэсэн ойлголтыг дотооддоо бүрдүүлэх болсон. Тодорхойлбол төрийн байгууллагууд өөрийн байгууллага тус бүрдээ мэдээллийг нууцладаг болсон нууцын талаарх ойлголтыг хавтгааруулж иргэдийн мэдээллийг авах эрхийг богдуулж нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэнд бас саад учирч эхэлсэн. Компаниудын өндөр үнийн дүнтэй худалдаа авалт, оптик гэрээ зэрэг олон нийтийн хяналтад байх ёстой үйл ажиллагааг төрийн болон албаны нууцын тухай ангилалд хамруулж ирсэн мэдээллийн ил тод байдал, хэвлэл мэдээллийн хяналт, нээлттэй өрсөлдөөнд сонгон шалгаруулалтын зарчмыг бодитоогоор хязгаарлах нөхцөл бололцоог бүрдүүлсэн. Үүний улмаас төрийн өмчт компаниудтай холбоотой олон тэрбум төгрөгийн авилга, албан тушаалын гэмт хэрэг ихсэж, төрийн өндөр албан тушаалтнууд болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд холбогдох тохиолдол нь хэвэн явдал боллоо. Монгол улс сүүлийн жилүүдэд авилгын төсөөлийн индекс, ардчиллийн индекс, хэвлэлийн эрх чөлөөний индекс зэрэг олон улсын үнэлгээнүүдээр тогтмол ухралт хийж байгаа бөгөөд төрийн үйл ажиллагааны ил тод байдал, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх шаардлага улам бүр нэмэгдэж байна. Тухайлбал 2025 оны хуулийн засаглалын олон улсын индексээр Монгол улс нийт 142 орноос 67 дугаар байранд ирэмблэгдсэн төрийн байгууллагын ил тод байдал, хариуцлагын тогтолцоог сайжруулах шаардлага өндөр байгааг харуулж байна. Хуулийн төсөл Монгол улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг хуулиар баталж төрийн нууцыг тогтоох ил болох эрхийг гагцхүү улсын хурал татгалуулж хууль гаргахгүйгээр аливаа мэдээ, баримт, эд зүйл, объект, үйл ажиллагааг төрийн нууцад хамааруулахыг хориглох төрийн байгууллага бусад хуулийн этгээдийн мэдээллийг албаны нууцад авах зорилтыг хуулиас засах зэрэг чиглэсэн. Энэхүү төрийн нууцын тухай хуулийн төслийн зорилт нь Монгол улсын төрийн нууцад хамаарах, төрийн нууцыг хамгаалах үндэсний тогтолцоо эрх зүйн үндсийг тодорхойлж мэдээллийг нууцлах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Төрийн нууцын тухай хуулийн төсөлтэй хамт эрүүгийн хуулийн 19-ийн 11-р зүйлд заасан төрийн нууцыг хадгалах, хамгаалах, хуулиар хүлээсэн үүрэггүйг нь төрийн нууцыг олж авсан, төрийн нууцыг хууль бусаар олж авах гэмт хэрэгт хамтран оролцох шинжгүй бол эрүүгийн хариуцлага хүлээхгүй байхаар бас нэмэлт зохицуулсан. Энэ нь иргэн сэтгүүлч төрийн нууцыг хууль бусаар олж аваагүй бол эрүүгийн хариуцлага хүлээхгүй байх тухай зохицуулалт юм а. Төрийн нууцад хууль зөрчсөн үйлдэл, авилга, ашиг сонирхлын зөрчлийн талаарх мэдээлэл, хүний үндсэн эрх чөлөөг зөрчсөн баримтыг оруулахыг хориглохоор зохицуулсан. Иймд төрийн нууцын тухай хуулийн үзэл баримтлал, хуулийн төслийг хэлцэх хэсгийг хэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье.